За Монгол улсын 914 мянган иргэн буюу 3 иргэн тутмын нэг нь ядуу. Эдгээр хүмүүсийн сардаа гаргаж байгаа зардал нь 418 мянган төгрөгөөс доош учраас ядуурлын шугамаас доогуур таслагдсан байгаа юм а. За гэхдээ энэ бол 4 жилийн өмнөх судалгаа. За яг одоогийн нөхцөл байдал сайжирсан уу, аль эсвэл муудсан уу гэдгийг тааж хэлж мэдэхгүй. За гэхдээ өмнөх жилүүдийн ядуурлын түвшинг харах юм бол дорвтой сайжирсан дүр зураглал огт ажиглагдсангүй. За тухайлбал 2014 оны үед ядуурлын түвшин 21.6% байсан. За энэ үед оюутлогын өхрөн оролтын үр дүнд эдийн засаг дэлхийд байхгүй өсөлтийг бол үзүүлж исэн ийм цаг хугацаа байгаа. За үүнээс хойш 8 жил өнгөрөхөд ядуурлын түвшин 5.5% буюу ядуу иргэдийн тоо нэмэгдсэн ийм нөхцөл байдал гарсан юм а. За мэдээж эдийн засгийн өсөлт ядууралтай шууд холбоотой боловч халамжийн бодлого энэ ядуурлыг улам өөгшүүлж байж магадгүй гэсэн ийм үнцэг гарч ирж байгаа юм. За сүүлийн 10 жилийн дотор төр засгаас гаргаж байгаа халамжийн төсөв 5 дахин буюу 342% өссөн. 2016 онд халамжинд зарцуулдаг төсөв 543 тэрбум байсан. За харин үнээс хойш 4 жилийн дараа буюу 2020 оны байдлаар 1.5 их 80 төгрөг болж нэмэгдсэн байна. За халамжийн мөнгө 2.4 их 80 төгрөгт одоогийн байдлаар хүрээд байна. За Монгол улсын жилийн төсөв дунджаар 32-оос 33 их 80 төгрөг. За ингээд тооцох юм бол 10 орчим хувийг хүн амаа халамжлахад төрөөс зарцуулж байна. За гэтэл энэ халамж ажилгүй иргэдийг өсгөж бэлэнчлэх сэтгэлгээтэй иргэдийг давхар халамжлаад байгаа гэсэн юм бодит нөхцөл байдлыг зарим нэг жишээнүүд батлан харуулж байгаа юм. За тухайлбал Чингэлдээ дөрөвт ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хэрн олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар ажил хийх дургүй ийм халамж авдаг халамжийн мөнгөөр амьдардаг иргэд цөөнгүй бий гэдэг ийм дүр зураглал бас гарч ирж байгаа. За тухайлбал нялх хүүхэдтэй нөхөр нь нуруу нүүддэг. За хоёулаа ажил хийх боломжгүй тул сүүлийн бараг 6-аас 7 жилийн турш хүүхдийн мөнгө болон бусад хүнсний талон бусад халамжийн энэ мөнгө зэрэгээр амьдралаа залгуулж ирсэн нэгэн өөр Чингэлдээ дүүрэгт байгаа юм. За мөн 7 хүүхэдтэй хэрн ажил хийлгүй бүтэн 10 жил болсон гэр бүл нийт орлогынхаа 50%-ийг халамжаар бүрдүүлж байна. За сард хүүхдийн мөнгө, хүнсний талон, цалинтай ээжийн мөнгө гээд нийлээд 800 орчим мянган төгрөгийг авдаг байна. За ингээд нөхөр нь 1 сая төгрөгийн цалинтай ажил хийгээд хийлээ гэж тооцох юм бол нийт ам бүл нь эсвэл энэ аль өрх сардаа 2 сая төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа юм а. 13 дугаар онд би одоо 12 жил амьдарч байна. Тэгээд хүнсний талын сүүлийн 5-6 жил болж байгаа. Өөр нөгөө нялхнаатай хүүхдүүдтэй ажлын боломжгоос анжилээс ажил хийж эхлэв. 14 оноос хойш тэгэл одоо бол 4 хүүхдийн мөнгө. Манай хүн болохоор ажил хийж амжихгүй нөгөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэг зөөгөл би өөрөө ажил хийгээл. Хүнсний талын маш их нэмэрэлт. Тэг хүн амынхаа ангуулал тийш том хүүхэд гэдгээр манайх бол нийт 60 мянган төгрөг тавтай. 4 хүүхэд 2 том мөнгө. Тэр л хангалттай л хөрөлцөд. Нэг оюутантай мэн. Тий, нэг оюутан. Том нь оюутан. Тэгээд 4 сургуульд 10 жил. 2 хүүхэдтэй. Цэцэрлэгт явуулж чаддгүй нэг ингээд таталдаг юм зур болоо. Хүүхдийн мөнгө талантай ээж хүнсний талон 700. Тэр нь ер нь хүүхдүүдэд нь хэр хүрэлцээтэй вэ? Хүрэлцэхгүй. Нэг усчингийн юу төгссөн. Бас нас ойдлоор нэг төгстэй ажиллаж чадаагүй. Ерөөс ажил хийхгүй. За Чингэлдээ дүүргийн 12 болон 13 дугаар хороонд 14700 иргэн амьдардаг. Эндээс 5200 гаруй нь ямар нэг төрлийн халамж авдаг гэдэг статистик мэдээллийг тухайн дүүргийн албаны хүмүүсээс өгсөн байна. За зөвхөн Чингэлдээ дүүргийн 13 дугаар хороонд хүнсний талан авдаг 40 орчим өрх байдаг. Эдгээр айл өрхүүд давхар хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийч мөн адил нэмж авдаг байна. За гэтэл халамжийн мөнгө 2 их 80 төгрөгийг давлаа гэд энэ мэт айл өрхийн аж амьдрал дээшсэн үг гэвэл үгүй. Насан турсан 10 хүн тутмын 4 нь ямар нэгэн төрлийн халамж авдаг буюу дотор төлөгчийн мөнгийг хүртдэг хэрнээ ажил хөдөлмөртөө зуучилж өгөхөөр төдөөдөлгүй ажиллаа хайдаг тухай халамжийн мэрэгчлэнүүд хэлсээр байгаа юм. За хөл гарна бүтэн хэрн ажил хөдөлмөр эхэлдэггүй. За тэднийг ажилтай болгохын тулд хүүхдийг нь цэцэрлэгт хамруулж ажилд оруулах гэд ардаас нь татаж чангаан хамхал асуудлыг нь шийдэж өгдөг тухай ярьж байлаа. Одоо манай хорооны хэмжээнд ажил олгогч буюу аж ахуй нэгжүүд хүсэл дээр бол 8 иргэнийг бол одоо өөрсдийнхөө аж ахуй нэгжтэй авч ажиллаж байгаа. Одоо биднэрт одоо 240 гаруй
ажилгүй хоёр манай хороонд байна. Ер нь нэг 10 хүн зуучлаад ажилд орууллаа гэдэг за их тоо хэлээд за 5 гэж бодлоо гэхэд ямар ч нэг хүн бол яалтчихгүй ингээд ажил таслана. Тэгээ буцаагаад нөгөө хамтарч хийж байгаа байгууллага маань бас бид нарт алдмч явуулна. За ярьсан хүн маань инглээ тэглээ гэсэн асуудал гаргана л да. Тэгэл өдөө болсон хүмүүсээ чад бид нар чараасаас нэлээд бас явна хөөцөлдөн. За тэгэл асуудал бол үүснэ. Ер нь бол гэтээ ямар ч байсан хоёр гэр одоо кейс ярихад бол хоёр гэр бүлийн хүмүүс маань за эхнэр нь хавдартай гэдэг үндслээр архитаар суудаг. Нөхөр нь халтур хийгээд олсон мөнгөөр заримдаа их нартайгаа муудалцаад архиучдаг жишээ нэ хоёр хүүхэд нь гэртээ байх. За тэгэн гут нь одоо эхнэрийн одоо үнэхээр тэр одоо энэ өвчтөй нөхцөлд сэтгэл санаагийн тайван байлгахад одоо цэцэрлэгт цагаар угаагчаар ажилд оруулсан. Гэтэл тэ маань нөхөн маань бас 3 сар болоод бас ажлаасаа гаргач. Тэгээ яасан бэлээ би юу гэдэг гэсэн асуудал аач. Одоогор тэгээ бас нэгээд холбон зуучлсан нэг иргэн манаас ажлаас гарцсан нөхцөл бол байдаг. Сургуульд зохион байгуулад нөгөө нэг юун дээр ажил хөдөлмөр зуучлал яг гэхээр иргэд сургалтанд жоохон хамрагдаад жоохон төвшөөдөг. Тэгээ ажилгүй иргэдтэй ажлын байрны зуучлал яг гэхээр иргэд олон ажлын байртай гэдэг ерөнхийдөө жоохон одоо ажлын байр зуушлах нөхцөл маань жоохон байдаг. За Монгол улс ард иргэдтэй 20 гаруй төрлийн халамжийг олгодог. За эдгээр халамжийн нэг хэлбэр нь мэдээж хүнсний талон. За энэ жил зөвхөн хүнсний талоонд 18 тэрбум төгрөгийг төсөлсөн байна. За өнгөрсөн жилээс тавих шаардлагыг нь хүнсний талоонд бол тавих шаардлагыг нь бол нэмэгдүүлсэн байдаг. За хүнсний талоон зэрэг нэмэлт халамж авах өрхийн босго оноог өнгөрсөн оноос эхлэн за 450-аас 180 олгож бууруулснаар хүнсний талаа авдаг иргэдийн тоо за ойролцоогоор 14%-аар буурч за нийтдээ 100 мянган иргэн хүнсний талаа авдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн 86 мянга болж буурсан байна. За уг нь бол тэдний 40 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд гэсэн судалгаа хүртэл байдаг байна. За хүнсний дэмжлэг гэж том хүнд ойролцоогоор 20 мянга, за хүүхдэд 12 мянган төгрөгийг өгдөг. За жишээлбэл бодох юм бол 5 ам бүлтэй айл байлаа гэж бодъё. За энэ айл хүнсний талааны хүрээнд нийтдээ сардаа гэхэд 100 мянган төгрөгийг авна гэсэн үг. За гэтэл энэ мөнгө авч чадсангүй хэмээн уурлаж гомдол хэвэгдийн тоо тасрахгүй байгааг хүртэл мэрэгчлэнүүд хэлж байгаа юм. За өгтөө бол ажил хөдөлмөр хийвэл үүнийг хэд нугалсан мөнгийг олох боломж тэдэнд байна. Ажил хөдөлмөр эрхлэх насныхан 30% нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Тэдгээр татвар төлөгч иргэд болон аж ахуйн нэгжүүд хязгаарсан халамжийг нуруун дээрээ үүсээр байгаа нь нууц бишээ. За манай улсад халамжийн тогтолцоог суурьаар нь шинжлэх шаардлагатай байгааг эдийн засагчид хэлж байгаа юм а. Монгол улсад байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийн шүү дээ. 30% нь л нийгмийн даатгалын сангийнхаа 70% бүрдүүлж байгаа. Тэгэхээр нэгсэндээ бол 30% нь баг энэ нуруунд дээр явж байгаа. За дээрэс нь хамгийн их гол оролцоотой байгаа нь сайн нэг насны бэлгэлээр судалгаа хийсэн. Ер нь бол нэг 76-аас 96 оныхын дээр чинь баг 50-аас 60% нь энэ сангийн чинь ачаал өөрөө ирцэн явж байгаа гэсэн. Тэгээ цаашдаа бол энэ халамж ингээ автгаараад ингээд байгаад их юм бол угаасаа тэр нөгөө нийгмийн даатгал төлөх одоо цаашдаа татвар төлөх улсууд нь ч гэсэндээ 90 он руу ингээд ороод ирэх юм бол энэ төрөлт багассан байгаа. Гэх мэтлэнгийн юм томоохон асуудлууд бол үүснэ л дээ. Боломжтой байтла халамж авах тэр англи руу орчихсон байгаа тэр бүлэг одоо хэсэг бол өөрөө тухайн халамж авах мөнгөө урсгалыг бол гажууд болно гэж бол харж байна. Тэгэхээр бид нэр яах вэхээр тэр шаардлагуудыг нөгөө халамж авах үзүүлэлт шаардлагыг хангасан тэр шаардлагууд айгүй нарийн тогтоогоод тэр халамж авах ёстой хүмүүсийг оновчтой яг зорилтод бүлгээ тодорхойлоод тэгээд эднэртээ өгөх нь өөрөө эргээд эдийн засаг санхүүгийн чадамжинд яаж нөлөөлөх вэ гэхээр бид тэр мөнгө урсгалыг нөгөө зөв оновчтой хүмүүст нь хуваарлаад илүү гараад байгаа тэр шаардлагагүй зардлуудаа бол зохицуулж өгснөөрөө мэдээж бол манай улсын эдийн засаг санхүүгийн байдалд бол эерэг нөлөө гаргана. Анхны тэр 95 оны судалгааны үр дүнг би ингээд зэрэгцүүлээд үзэхээр юу байдг вэ гэхээр тэр үед бол манай улсын хүн амын боловсролын түвшин бол харьцангуй өндөр сайн байсан, чанартай байсан. Чанартай гэж хэлмээр байгаа. Яг гэвэл тэр боловсрол өндөртэй хүмүүс чи өөрсдийнх нь мэдлэг чадвар нь өндөр байсан. Тэгээ нийгмийн тэр нийгмээс нөгөө нийгэм чилжиж байгаа тэр асуудал дээрээс үүсэл янз бүрийн байдал руу ороод ажилчаа анги чинь өөрсдөө тэр чигээрээ бараг ядуурлуу орцсон байхгүй юу? Тэр ядуу өрх гэдээ яваад очиод үзэхэд яг жинхэнэ ажилчаа ангийн хүмүүс тэн дээр илүү хамрагдчихсан. Амьдрал нь үнэхээр доош. Тэг чинь нөгөө тогтмол цайлаа аваад амьдрчихсан хүмүүс ч орлогогүй болохоор чинь тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр бол тэр байдлыг ингээд тэр үед нь болохоор яадаг вэ гэхээр
судалгаа аваад явж хат чинь хүмүүс ерөөсөө би ядуу гэж хэлүүлэхээс их дургуутсдаг. Тэг ядуу гэж хэллээ гэж эсэргүүцэл одоо байдал үзүүлцдэг байсан. Гэтэл яваанда энэ одоо үгэндээ тасал болдго юм уу? Тэгээ ер нь энэ нийгмийн хүрээнд болж байгаа бүх асуудлуудыг дээр хүн болгоны хандж байгаа байдал өөр шүү дээ. Тэгэд энэс үсээд ирэхээр ч өнөөдөр бол бараг би л ядуу, би л ийм хүн гэсэн. Гэтэл өөрөө ингээ гаднаас нь харахад сайхан хүн явж идэг. Тэгсэн мөртлөөс би мөнгөгүй би ядуу гэж ярих жишээтэй. Тэгээ энэ бүгдийг ингээ даваад үзээ яах вэ гэхээр юу байгаа? Оюуны ядуурл. За манай улсын нийт хүн амын 60 орчим хувь нь халамжинд хамрагддаг. За тэр дундаа 800 мянган гаруй иргэн давхарсан халамж авч байгаа юм. За халамж авагчдын тоо өнгөрсөн оноос 4 хувиар буурсан боловч за эсэргээрээ төсвийн хэмжээ нь 10 хувиар нэмэгдсэн. За энэ онд халамжийн төсөв 2.5 их 80 төгрөг байсан бол эх хонд за 2.6 их 80 төгрөг болж нэмэгдсэн байна. За нийгмийн даатгалын сан болон орон нутгийн төсвөөс санхүүждэг нийт 20 гаруй халамжийг төсвөөс олгодог байна. Халамж авч байгаа 5,000 өрхийг эхний ээлжинд одоо туршилтаар хөдөлмөр эрхлэлт рүү чиглүүлэх, одоо хөдөлмөр эрхлэлт рүү зуучлах энэ ажлыг өрнүүлж эхэлж байна. За тэрнээсээ гадна саяны ерөнхий сайдын санаачлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих одоо санаачлагын хүрээнд 15,000 өрхийг улсын хэмжээнд ажлын байраар хангах, одоо ядуурлаас гаргах ийм одоо арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөд явж байгаа. За өмнө нь бол бид нар 2025 онд нэгдсэн үндэсний байгууллагатай хамтраад мөн JICA олон улсын байгууллагатай хамтраад энэ зорилттой бүлгийг ажлын байранд одоо зуучлах, халамжаас хөдөлмөрт шилжих одоо ажлын хүрээнд туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар JICA-д бол 130 гаруй хүнийг одоо халамж авч байгаа иргэдийг хөдөлмөр эрхлэлт одоо эрхлэх боломжтой иргэдэг шүү. Тэ энэ дотроо мэдээж одоо асаргаанд байгаа үнэхэр хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэд бол одоо халамж авахаас өөр арга байхгүй. За одоо хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг одоо ажлын байранд зуучлах, дагалдангаар ажилуулах, тухайн одоо ажил олгогчид зуучлах, сургалт одоо мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй болох энэ ажлуудыг одоо туршилтын хугацаанд 2 төслөөр бид нар хэрэгжүүлээд хийсэн. За халамжийн одоо түрүүний хэлсэн нөгөө их хүүхдүүдийн буюу 1.7 их 80-аас бусад 600 гаруй тэрбум төгрөг хинт хүрч байна гэхээр нэгдүгээр дахмад наснд гэхэд 241 тэрбум төгрөг зарцуулж байна. Яг халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 357 тэрбум төгрөг. Энэний дийлэнх нь нөгөө халамжийн тэтгэв байгаа. Ягаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бас ажил хөдөлмөр эрхлэх хязгаарлагдсан учраас ихэнх нь нийгмийн халамжийн сангаас сар болгон тэтгэв авч байгаа. Нөгөө талаасаа нөгөө түрүүний хэлсэн тэжээгч нас болсон буюу олон хүүхдтэй тэр өнчин хүүхдүүд маань ингээ 88 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгээд нөгөө өргөжлүүлсэн олон хүүхдтэй хэцэгчүүд гэхэд 23 тэрбум төгрөг. 2025 оны байдлаар хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд нийтдээ 11 тэрбум төгрөг буюу одоо нийт зардлын маань ингээд нөгөө хувирлаад үзэх юм бол одоо 630 тэрбум төгрөгнөөс 11 тэрбум төгрөгийг л зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл үнэхээр нөгөө ядуу хэсэгтээ зарцуулж байгаа манай халамжийн сангаас мөнгө нэмэл байгаа. Тэгэхээр энийг нөгөө талаараа ингээд юу гэдгийг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ хүнсний толон авч яа нэтэр гэж нийгэмд бас ингээ буруугаар ойлгуулад байдаг нэг тал байдаг. Нийт өрхийн 30 гаруй хувь нь 1.6 сая төгрөгөөс доош орлоготой. За тэр дундаа 900 мянгаас доош орлоготой Монгол улсын хэмжээнд 215 мянган өрх байдаг байна. За иргэдийн орлого амжиргааг дэмжих бодлогыг төр засгаас хэрэгжүүлдэгч за биелэлээ олохгүй байгааг зарим нэг жишээнээс бол тод харж болохоор байгаа юм. За өөрөөр хэлбэл нийт өрхийн 3-ны 1 нь ядуу барай хിവэр байна. За хүмүүст төрөөс хэрэгжүүлэх халамжийн бодлогоос илүү за өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр, бизнес эрхлэх боломжууд дутагцаар байна. Халамж авж байгаа болохоор ажил хийхгүй байна. Эднэр ингээд залхуу байна гэд тэгдэг те. Наад зах нь одоо тэр хүмүүс усанд худаг ус нь хэр хоол вэ те. Улаанбаатар хотын бараг нийт хүн амын 50 гаруй хүн гэр хороолт байлаа гэхэд энэ гэр хороолт байгаа хүмүүсийн маань одоо 20 орчим хувь нь бол худгийн ус нь бараг 500 м-с хол газар байдаг. Тэгээ усаа зөөхтэй голтуу хүүхдүүд явдаг. Зөвхөн уух усаа зөөж ин тэд нар одоо аяга угаах, хувц зугаах, усанд орох усны хувьд бол маш бэрхшээлтэй. Энэчнээс хамаараа юу гэж юм гэхээр
усанд ч орох одоо байдал нь бэрхшээлтэй. Халуун усны газрууд нь бас их ховлж байдаг юм уу. Ингээд амьдрах орчны энэ нөхцөл байдлууд маань одоо өсвөр насны хүүхдүүдийн тэр ялгуурлан гадуурхагдах асуудал үүсэж байна. Тухайн хүмүүс ажилд ороход жишээ нь нэг сайхан ингээд байнга өөрийгөө ингээд өөрчлөлт явахд хүнд байна те. Энэ бүх хүнд байдлаасаа хамаарат байгаа орчиндөө дасдаг. Багтхан юмар ингээд амьдрах нь хүнд байдалтай дасан зохицох юм байдал гардаг. Эндээсээ болоод сэтгэлгээний ядуур гэдэг юм уу тэр хүмүүсийг буруутгах нийгэм ингэж тэр хүмүүс рүү дайрах тийм байдал сүүлийн үед газар аваад байгаа. 2025 оны жилийн эцсээр өрхийн орлого улсын хэмжээнд 3 сая 12 мянга, зарлага нь 3.1 сая. Харин нийслэлд орлого нь 3 сая 419 мянга байхад зарлага нь 3 сая 479 мянга төгрөг байна. Өөрөөр хэлбэл зарлага нь орлогоосоо даруй 60 мянган төгрөгөөр илүү. За энэ тоо яг юуг илэрхийлж байна гэвэл хүрхийн орлого зарлагтайгаа тэнцүү байгаа нь за өрхүүд санхүүгийн нөөцгүй амжиргааны наацхийн хэрэгцээг хангах төвшөнд байгааг илтгэж байна. За өрхийн зарлага бол амжиргаанд хэрэгтэй зүйлээ худалдан авахд өрхийн орлогоос гарч буй хэсгийг нь хэлдэг. Харин орлого нь тогтсон болон тогтмол бус хугацаанд орж иж байгаа бараа үйлчилгээ мөнгө орлого юм. За ингээнээр осын эдэн төгрөгөө байр, унаа, тог захиалгаан, гурил будаага аваад л таарч байна. За цаана нь хоригдлол үүсгэх, амьдралаа өргөжин дээшлүүлэх боломж хязгаарлагдмал байгааг илэрхийлнэ. За яг ийм нөхцөл байдал 2023 оноос хойш үргэлжилж байна. 2021 онд цар тахал эд дэлгэрч байх үед олон байгууллага хүүд хаалгаа хааж аль өрхүүдийн санхүү хүнд байдалд орж исэн. За энэ үед өрхийн сарын дундаж орлого Улаанбаатар хотод 1 сая 777 мянга байсан. Харин зарлага нь 1 сая 570 мянган төгрөг буюу суур залгаа хасаад өрхүүдийн халаасанд 207 мянган төгрөг илүү үлддэг байсан. За гэтэл 2024 оноос хойш нэг төгрөг илүү үлдэх нь битгий хэл зарлагаач дааж дийлээ байжээ. 2024 онд өрхийн зарлага орлогоос 9930 төгрөгөөр илүү байлаа. Харин ганцхан жилийн дотор буюу 2025 онд орлого зарлагын харьцаа 500% өсжээ. Өөрөөр хэлбэл 10 мянга хүрдэггүй байсан зарлагын илүү гарсан хэмжээ 60 мянгад хүрчээд байгаа юм. За гэтэл өрхийн орлого нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. 2020 онд 1.6 саятай тэнцэж байсан орлогын хэмжээ өнөөдөр 3.4 сая хүрчээд байна. За даруй 2 дахин орлогын хэмжээ өссөн ч гарах зардлын хэмжээ нь хамт уралцаар байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралд хомсын төдий чинээр нөлөөлөхгүй байгааг боддоор илэрхийлж байгаа хэрэг. 2005 оны үед орлого зарлага 118 мянга буюу 71% зөрүүтэй байлаа. За гэтээ орлого бус гарч байгаа зарлага нь энэ хэмжээгээр илүү байж. За үүнээс хойш багаар орлого нь ихсэж зарлага нь багассаар байсан ч 2019 оноос уруу хамааралтай болжээ. За харин сүүлийн 2 жилд энэ зураг улмал тэлж эхэллээ. Эдийн засаг өснөөр улс орон хөгжөөд иргэдийн амьдрал шууд дээшилэхгүй лавтай. За гэхдээ дам нөлөөлөл нь мэдрэгдэх ёстой. За гэтэл иргэдэд энэ нь мэдрэгдэхгүй байна. Хэдий одоо нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 Америк долларыг давчгсан яваа хэдий ч иргэдийн орлого нэмэгдэхгүй, амжиргаан дээшлэх байгаа юм а. За иймд хэдхэн тоонд ач холбогдол өгч хэлбэрт анхаарахын оронд чанарын өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна. За нэг талдаа халамж хавтгаарч ажил хөдөлмөр хийх дургүй бүтэн сөрөг үүссэн бол харин нөгөө талдаа эдийн засгийн нөхцөл байдал шийдвэр гаргагчдын похборлын гоор ядуурлыг улам бүр нэмэгдүүлсээр байна. За эдийн засаг төд 40% өслөө гэж эрх баригч шийдвэр гаргагчид ярихч иргэдийн амьдралд тэр хэмжээгээр сайжирдаггүй. Энэ нь орлогын тэгш бүрс бус хуваарлалтай шууд холбоотой. За өрхийн олж байгаа орлого зарлагаа давж чадахгүй хоорондоо за 60 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа нь үүний нотлогоо олж байна. За энэ бол өрхүүд санхүүгийн нөөцгүй амжиргааны наад захын хэрэгцээг хангах төвшөнд л байгааг илтгэнэ. За харин нөгөө талд дундаж давхраг айж мар цөөрч баян ядуугийн зааг ялгаа улам бүр ихсэж байгаа дүр зураг эндээс харагдаж байна. Монголыг бол одоо ер нь товчхондоо ажил хийж байгаа хүмүүс ажил хийхгүй байгаа хүмүүс гэж нэг хоёр хувааж болохоор байна. Хамгийн энгийнээр мэдээч хэрэг ажил хийхгүй байгаа хүмүүс дотор зохих хувьд нь бас ажиллаа хийчихэд амарч байгаа хүмүүс байгаа. Гэхдээ ер нь бол хөдөлмөрлж байгаа хүмүүс, хөдөлмөрлөхгүй байгаа хүмүүс гэж нэг хоёр хувааж болохоор байна. Тэгэхээр хөдөлмөрлж байгаа хүмүүс нь бол ирээдүйд итгэлтэй болохоор хөдөлмөрлж байгаа хэл та. Гэхдээ бол энэ хүмүүсийн хийж байгаа баялаг, бүтээж байгаа баялагийг бол баялагаар бол хөдөлмөрлөхгүй байгаа хүмүүсээ ингээд чирдэг. Тэгээд ингээд юу цагаан талаас гарсан бүтээмж хар талыг будах гэсээр байтал нэг юм саарл юм нийгэм. Зүгээр анги давхаргын хувьд яриг үл мэдээч хэрэг юу байна л да. Манай шин баячууд байна. 90 оноос хойш төрсэн. Хоёрдугаарт нь хуучин баячууд байна.
Манайхан сайн ойлгодгүй бүгдээрээ социализм үед ядуу байсан гэж ойлгодог. Үгүй шүү дээ. Социализмоос наашаа маш их мэдээлэлтэй, асар их мөнгөтэй, боломжтой гарч ирээд тэгээд лобби хийгээд намаач авч үлдээд, эрх мэдлээж авч үлдээд, өмч хөвчлөлийн жуулаад хамаг сорын ягаад ингэж ер нь бол 1970-аад оноос хойш үе дамжин тэр үнтэн байгаа хүмүүс ч байгаа шүү дээ. Тэгэхээр хуучин ба шин баячууд ярьдгүй л болохоос шүү дээ. Хуучин ба одоо тэр юм нээлттэй болгоцсон улам нээлттэй болж шүү дээ. Хуучин ба шин баячууд байна. За тэгээд юу байна? Шин пролетариуд буюу ажилчид. Тэгээд ядуус. Тэгээд үнэхээр ядуу байгаа нөхцөлд бол хөдөлмөрлөхгүй учраас ядуу байна уу гэх мэтийн асуудал дараагийн асуудал л та. Гэхдээ ер нь бол манай нийгмийн хийж байгаа хөдөлмөрлж байгаа бүтээмжийг ямагт одоо буруу тийшээ чиглүүлдэг одоо ажиллагаатай ажиллаж байгаа гарныхаа зовлон ажиллахгүй байгаа гарныхаа зовлон бол ажиллаж байгаа гар нь яаж байгаа юм шиг нэг юм өрөөл татанхай механизм манай төрд ажиллаж байгаа юм шиг надад санагдаж байна. Эдийн засгийн хувьд би сайн мэдэхгүй ч гэсэн нэг статистик байнга гардаг. Юу гэхээр манай эдийн засаг бол 5% байнга өсдөг. Ер нь бол ямарваа физик бүтц ч гэсэн ер нь жилдээ 5% өсөж ивэл энэ бол асар том амжилт. Ийм их хулгай, ийм их авилгажил, ийм хаалттай давхраажилт донд эдийн засаг нь ингээд 5% өсөөд байна гэдэг бол энэ ямар их хөдөлмөр ард нь байгаагийн одоо юу тэрний инерц гэж би боддог. Маш их хөдөлмөрлж байгаа. Гол нь хөдөлмөрснөр үр дүн гаргах. За тэгвэл нэгэн үе ядуурлаа бууруулахаар толгоо гашилгаж байсан улс орнууд за дэлхийд хөгжлөө гахуулж байна. За энэний гол нууц нь яг юу вэ? За тухайлбал бүгд найрамдах Хятад ард улс түүхэнд хамгийн том ядуурлыг бууруулах кампанид ажлыг хэрэгжүүлж байсан улс юм а. За 1980-ад оноос хойш 800 гаруй сая хүнийг ядуурлаас гаргасан гэсэн тоо баримт байдаг. За засгийн газраас баримтсан гол бодлогуудад аж үйлдвэрийг дэмжиж за иргэдээ ажлын байраар хангаж эхэлсэн юм. За хөдөө орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хурдасгаж, дэд бүтээц зам, цахилгаан, интернетийг илүү хүртээмжтэй болгох тал дээр голлон ажиллаж байжээ. 2021 онд Хятад улсын засгийн газар Ши Жинпинийг кампанид ажлын хүрээнд за хөдөөгийн ядуурлыг арилгасан гэж мэдэгдэж байсан. За Аз ТВ-с ядуурлалтайгаа мэдэгдэхүйц хэмжээнд тэмцэж чадсан улсын нэгт за яах аргагүй энэтхэг ус багтдаг. Хятад улсын нэгэн айдал энэтхэг ус нь 1990 оноос хойш тэрбум гаруй хүнийг ядуурлаас гаргахад за бүтцийн хөгжлийн хувьд томоохон шинжилэл хийсэн байна. За тиймдээ ч ядуурлын төвшин сүүлийн жилүүдэд буурсаар байгаа юм а. За үүний гол нөлөөсөн зүйл нь 2014 оноос эхлэн төрөөс олгох аливаа халамж тэтгэмжийг за авилга хээл хавуулаас холуур иргэдийн гарт шууд хүргэх зорилт тавин ажиллаж за иргэн бүрт банкны данс нээх за уцаараа банкны үйлчилгээ авах боломжтой болгох зэрэг ажлыг хэрэгжүүлсэн явдал юм а. За дараагийн нэг онцлог улс бол Вьетнам. За Вьетнам улсын тухайд ядуурлын түвшин 1990 онд 60 орчим хувь байсан бол өнөөдөр 5% хүрч буурсан үзүүлэлттэй. За хэрэгжүүлсэн бодлогуудад 1986 оноос авч хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн шинжилгээний бодлого их нөлөөлж байжээ. За ингэхдээ үйлдвэрлэл болон экспортын өсөлтийг дэмжиж боловсролын салбарт голлон анхаарснаас гадна хөдөө орон нутгийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт томоохон үр нөлөөтэй байсан гэж шинжээчид тайлбарладаг. За Вьетнам улс одоо ч ядуурлыг бууруулах талд онцгой анхаарч ажиллаж байна. За статистикийн мэдээллээр ядуурл хүн амын дунд 2.9 орчим хувь болж буурсан үзүүлэлт гарчээ. За энэ хүн өнөөдөр Вьетнамыг хөгжиж байгаа эдийн засгт загвар гэж үзэж байна. За өмнөд Солонгос улсын хувьд ч муу ялгаагүй 1950-аас 1953 оны Солонгосын дайны дараа нийтээрээ ядууралтай нүүр тулж байсан түүхтэй улс юм а. За гэтэл өнөөдөр дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засгт улсын нэгт тооцогдож байна. За тэдний баримталсан гол стратеги нь ядуурлыг нийтээрээ боловсралгүй байгаагийнх гэж үзэн за боловсролын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх явдал байжээ. За энэхүү иргэдийн боловсрол нийгмийн соён гэгэрэл онцгой анхаарч за үүний дагаад үйлдвэржилт, экспортын салбарууд хөгжсөн байна. За үүнээс гадна үе үеийн засгийн газар иргэдийн гарааны буюу за хоёрын бизнесийг дэмжин хамтын ажиллагаагаа сайжруулсны дүнд 50 орчим жилийн дотор за халамжаас хамааралтай орноос өсрөнгөө эдийн засгтай болж чадсан байгаа юм а. За Өмнөд Америк ТV-ийн Бразил улсад 2000-аад оны онд бол эдийн засгийн газраас за хэрэгжүүлсэн нийгмийн хөтөлбөрүүдийн тусламжтайгаар ядуурлыг мэдэгдэхүйц бууруулж
байсан ийм туршлага байгаа юм. За Бразил улсын ядуурлаас гаргасан түүхэнд за Болсо фамилийн хөтөлбөрийг дурдахгүй өнгөрч болохгүй. За уг хөтөлбөрт ядуурлалын шугамаас доогоор амжиргаатай өрхүүдийг зүгээр нэг халамжийн хөтөлбөрт шууд хамруулах биш. За харин хүүхдүүд нь сургуульд суралцдаг вакцин илгэсэн байх зэрэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг харгалзан үздэг байжээ. За харин эдгээр шаардлагыг хангаж чадхааргүй өрхүүдийг холбогдох засаг захиргааны нэгжүүдийн халамжийн төвд очиж за тайлбар өгөх, хүүхдүүдэд сургах хэмжээний чадвар байхгүй гэдгээ баталгааг шаарддаг болсон байна. За ийм тохиолдолд холбогдох албаныхан зохих тусламж дэмжлэгийг үзүүлж за хүүхдүүдийг нь улсын асрамжийн газарт авах, за насанд хүрэгчдийг ажилд оруулах зэргээр тусламж үзүүлж эхэлсэн ийм түүхтэй байгаа юм а. За мэдээний төгсгөлд хамгийн сүүлийн үеийн ядуурлалтай тэмцсэн улсын түүхийг та бүхэнд хуваалцъя. За энэ бол Мексик улс. Мексик улсын хэмжээнд 2022-оос 2024 оны хооронд 8.3 сая орчим хүн ядуурлаас гарч ядуурлалын түвшин 18% орчим болж буурсан байна. За хөдөлмөрийн улсны доод хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хяналтыг чангатгах, за мөн ахмад настан оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих бодлогыг баримталж, хөдөө орон нутгийн хөгжил, боловсролын хөрөнгө оруулалтад голчлон анхаарч ажилласан ийм туршлагатай улс байгаа юм а.